Нэг хэсэг бол би яг амьдрал утгагүй санагдаад байсан. Хуулж хаяа одоо хүнийхээ орол шарахыг ингэж хуулж хаяад тэгээд нөгөө идэхгүй хөндөгдөөл яваад байсан л хүн байж таарсан. Тэглээн болог сургалтууд нөрвөлжлүүлсэн. Тэгэл толтой ярих сургалтанд талархлахт ингээ мэдээж таалагдаад байгаа бол ахиулаа яваад байгаа шүү дээ. Хэрэг надад яга мөнгөний болог сургалт таалагдаагүй байсан бол би тэгэл орхих байсан. Нөхрөө болог гаргачаад дараа нь харилцаа шаал өөр болж эхэлсэн. Зэрэг коуч уулзалт гэдэг нь ямар үр дүнтэй, толтой ярих гэдэг нь ямар үр дүнтэй, ер нь ямар үр дүн гарч байгаа гэдэг талаар одоо би та бүхэнд энэ хоёр бүсгүйг яриулах гэж байна. За тэгвэл болов туяагаас нь эхлэе. Болов туяа ер нь манай сургалтанд орохоос өмнө ямар юутай хүн байв? Зан ааштай хүн байв? Юун дээр санаа зовж гэдэг талаараа нэг сайхан яриад өгөөч. Энэ өрөө минь бүгдрэнд нь төвшүүлээ. Намайг болор туяа гэдэг. За тэгээд англиэдийн сургалтанд суугаас өмнө би ч өөр сургалтанд бас нэг жоохон тодорхой хэмжээнд суусан. Гэхдээ үндсэн шалтгаанаа бол олж авч чадахгүй. Яг хуу тодорхой хэмжээний бол нэг сэтгэл зүйн асуудал бол нэг ингийн байна гэдэг багцаа бол авсан. Тэгээд яг нэг үндсэн сэтгэлийн блок гэдэг юм дээр одоо нэг шарахын ингээд хуулж хаяа одоо хүнийхээ орол шарахыг ингэж хуулж хаяад тэгээд нэг идэхгүй хөндөгдөөл яваад байсан л хүн байж таарсан. Тэгээд тэрийг нь сургалтанд яасан эхлээд тэр сургалтанд суух нэг хэсэг бол би яг амьдрал утгагүй санагдаад байсан. Багшийн энэ сургалтанд суухаас өмнө. Уул нь бол би өмнө сургалтанд суусан хүн шүү дээ. Тэгтэл ерөөсөө нэг юм сэтгэл тогтворгүй бүр яг амьдрал утгагүй санагдаад баг өхмээр санагдаад бүх юм утгагүй санагдаад бүр амьдрах үнэхээр утгагүй бүр өдөр болгон тийж бодогдоод байдгүйсэн. Надад бол баг тэр зүйл бол 2 сар гараа яг ингэж. Тэгээ өөрөөсөө асуух гэхээр нэг юм хайгаад байдаг мөртлөө яг үндсэн шалтгаан бол. Тэгээ багшийн сургалтанд анх эхлээд багшийн сургалтуудыг дагж яснаа эхлээд мөнгөний болог сургалтанд суусан. Тэгээ сүүлчээр тэгээ мөнгөний болог сургалтанд мэдээж мөнгөгүй юм дутагдах шигдаад байгаа юм шиг санагдаад суугаад үдийгээ багшийн сургалтанд эхлээд яг үннийг хэлэхэд бол багшийг зүгээр л нэг дуршилтын шиг суугаад үзээ та гэдэг нэг хүмүүс тиймэрхүү маягтаа суусан. Тэгээд згсэн чинь үнэхээр мөнгөний болог дээр сургалтууд шал өөр байсан. Хөөх гэхэд би тэгээд байсан. Тэгээл дараа нь сэтгэлийн болог сургалтууд нөрвөлжлүүлсэн. Тэгэл толтой ярих сургалтанд талархлахт ингээ мэдээж таалагдаад байгаа бол ахиулаа яваад байгаа шүү дээ. Хэрэг надад яга мөнгөний болог сургалт таалагдаагүй байсан бол би тэгээд орхих байсан. Бас л нөгөө ахаар өөр зэшээ ингээс. Тэгтэл би яг энэ дээр тогтож эхэлсэн. Тэгэл сүүлчээр аавын блокийг тайлсан үндсэн бүр тэгээ аавын блокийг тайлжсан дараа нь нөхөр нь багшаа би нөхрийг харахаар уурээд нуул нь би сайн юмтай очирсан тэгсэн хэрнээл уурээд ах юм ерөөсөө л болохгүй байна дэлгэж болохгүй гэдэг хэрнээл би ерөөсөө шал өөр зөрүүтэй юм үйлдэл гаргачаад байна гэдгсэн тэгээд багш наадах чинь амархаа одоо тэгээ ажиллана гэдээ яг тэр өдөр нөхрийн блокийг тайлсан нөхрийн блокийг гаргачаад дараа нь харилцаа шал өөр болж эхэлсэн. Одоо бол ерөөсөн нөх амар амгалан болсон. Хамгийн үндсэн суурь шалтгаан нь бол эмээгийн блок байсан. Эмээгийн гадуурхацсан, шовдорлогдсон юм болгон дээр алга ялга үздэг, дугаарлж үздэг. Тэгэл ерөөсөн нөгөө айлын нөгөө өөрийнхөө хайртай охиныхоо хүүхдийг үр дээрээ дуулгачаад би дандаа тавчинд нь зогсож байдаг тийм үндсэн шалтгаантай 4-5 настайдаа яг тийм нэг сэтгэлийн шарах авсан. Тэр зүйл одоо 35 нас үрж яхад тэр зүйл надад наалдатай. Тэрэн дээрээ гомддог, тэрийг харахаар нөгөө эмэгээ харахаар тунирхдаг, уур хүрдэг, бухимддаг, стрессдэг. Үндсэн шалтгаан нь нөгөө нэг шалтгаанаас ч болоод шагнал нь юу вэ? Одоо нөгөө хүү маань харшилтай болж төрсэн байсан. Тэг үүний шалтгаан дээр сайхан ажиллаа явж байгаа маш үр дүнтэй одоо бол эмээтэйгээ харилцаа сайжирсан бүр 30 дэвсэд намайг эрхлүүлээд орох болгонд л аяг хойртуулхан битэл аягтай цааш аягны амсарч дуулдаггүй л тэгсэн чинь орох болгонд л 30 дэвсэд одоо эрхлүүлээд цай уу тэгсэн үү ядарч гэнэ үү тэгж гэнэ өнгөж гэнэ миний өхөнжээстэй сайн охин байгаа ин охиныгоонцтай сайн эрхлүүлэх хэрэгтэй гэдэл ингээл бүр анхаарал халамж сайн гаргадаг болсон. Үнэхээр тэгээ амар амгалан тийм нэг баяр баясгалтай болсон. Тэгээ өмнөх нөгөө нэг хуучин сэдвүүд нь ингээд би одоо түр ансан байна уу бүр ансан байна уу өөрлөгөө их ажсан. Тэгтэл бүр ансан байсан. Бүр ор суургүй одоо ингээд сүү хөөрүүлсэн байдаг сүүний тоог түлхсэн байдаг бол би яг сүүний тоогийнханд нөгөө түлхсэн хэсгийг л арилгаж чадахгүй л яваад байсан байлээ. Тэгээ одоо бол би яг ингээд цэвэрхэн
цав цагаан нөгөө нэг гоё сүнэ тоо шиг юм сэтгэл маань булингэр байхгүй болохоор амар амгалан баяр баясгалтай. Тэгэл ягарахгүй л ингээл талархаад тэгэл хүмүүс надад янз их юм өгдөг болсон. Дөнгөж саяхан л гэхэд би сая багын найз маань 3 дугаар ангиасаа хойш найз маань миний найз хүрээтерхүү найз нь өөрхөнгаа тэрсэн байна гэдэхгүй. Тэгэнгүүт нь гүгэд сая уулзаад мэдээд ирсэн чинь надад бүр зөндөө их ингээ сүү мүү бүр ингээ хаавас холоос зориулаад тэгээд бүр өрөм майраг ингээ бүх цугайдынхаа бүр дээжээс ингээд авчираад айгу хөөрх авчираад тэгэл яриа хөрөөж байгаа бүр баяр жаргалтай наргүй яриа өрнүүлж байгаа дөнгөсийн сургалтантайгаа амжаалгүйгээл орж ирлээ. Тэгээд бас 3-4 жилийн өмнө бодоод байсан хүсэл маань бас биелсэн. Тэр маань болохоор Баашингийн засвар байсан. Бодоол идэг харахаар л засмаар л идэг. Тэгсэн мөртлөө нөгөө мөнгө гэдэг зүйл дээр төгжигдсэн байсан. Тэгсэн чинь маань аавын блог, нөхрийн блог хоёрыг тайлсан чинь санхүүг мөнгөний блогонд давхар тайлраад одоо ингээд орлогоо өсгөрөөл аарараас зоо. Ерөөс санаа зовх байсан. Санаа зовлт. Тэгээд нөгөө өвдчихгүй гэдэг өвдчөнгөөрөө өгчихгүй гэдэг нэг айцтай. Тим юмнуудад ингээд орооцолтогдоод яваадсэн бас байсан. Тэгээд бас юу яасан багшаа нөгөө нэг бас манай нөхөр нь 3-4 жилийн өмнөөс хуулаад хурган дэлтэй болъё гэж бододсон байхгүй. Тэгсэн чинь би багшид ярьж амжааг байгаа юм байна. Тэгсэн чинь тэр юу маань биелсэн. Нөхөрд бүр яг ингээд хотоос ингээд автобусан тавиулсан ирнэ асар хямд үнээр тэгсэн мөртлөө бүр ингээ яг ингээд бүр хургнаа ярьсан үнэрсэн нэг ч хүн өмсөөгүй. Манай нөхрийн биений хэмжээгээс авсан юм шиг тийм дээл автобусан тавиад явуулсан байсан багшаа. Үнэхээр бүр гайхалтай. Тэгээ бүр гараараа ингээ илсэн үйлдвэрийн биш бүр ингээ гараараа илсэн малчин хүний гараар илсэн тийм гоё хурган найрстай болсон. Тэгээд Японд байдаг нэг эгчмэн байдаг аахгүй юу? Тэгээд нөгөө нэг одоо яваад нэг жил гарсан болж байгаа. Тэгсэн чи сүүлийн үед нөгөө нэг юутайгаа таарахгүй байна гинэ өгшөө. Захирлууд Монгол эзэдтэй аахгүй юу? Тэгсэн чи хазаан характер нь таарахгүй байна. Яах вэ? Одоо би баг нутаг хуцмаар байна их чинь гээд бүр айгуу санаа зовлтой ярьдаг байхгүй. Тэнгүүт нь багш нэг зааж гисэн 50-50 таваа аргыг хэрэгжүүлээд та ингээд нэг ийм агуулгатай ингээд нэг хэрэгжүүлээд үзэл яасан гэсэн чи хичээнд энэ болох уу гэдэг гэсэн чи яг нөгөө багшийн хэлснийхэн дагуу яваасан 55-удаа 5 өдөр өчсөн чи өнөөдөр өглөө над руу тоглоо хүч болж явахад мессеж ирсэн байна. Дийж мэдсэнгөө тэгсэн чи баярлаа миний дөө өстой үнэхээр үр дүнтэй манай хоёр захирлын аашин хайцсан гэмээр бүр хамт юугаа одоо Монгол ажилчтайгаа янзын гоё харьцаад байгаа штеп гээд тэгсэн шүү дээ. Тэгээ бүр үнэхээр надад бүр ирээлээ хайрлаад ямар гоё юм бэ мэдүүдээ баярлалаа. Их чихэн сэтгэл зүйдээс үнэхээр аж аргалтай байна гэсэн чад хэрсэн.